We have two methods of proof in our system that we generally. Улсын ерхий прокурорын газраас санаачлан мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхдээ тэмцэх үндэсний зөвлөл, хууль зүйн дотоод хэргийн яам, Монгол банкны дэргэдэх санхүүгийн мэдээллийн алба, Азийн сан, Хаанс зайдлын сангийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран мөнгө угаах гэмтэргийг шийдвэрлэх ажиллагаа, тулгымцсан асуудал шийдвэрлэх арга зам сэдвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Уг хуралд мөнгө угаах терроризмтай тэмцэх чиглэлээр гадаад улсын туршлагын талаар холбооны бүгд найрамдах Герман улс, Америкийн нэгдсэн улс, нэгдсэн үндэсний байгууллагын төлөөлөгчид илтгэл хэлэлцүүлж, дотооддоо авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тулгымцсан асуудал шийдвэрлэх арга замын талаар Монгол банк, хууль зүйн дотоод хэргийн яам, улсын дээд шүүх, улсын ерхий прокурорын газар, цагдаагийн ерхий газар, авилгатай тэмцэх газрын албан хаагч, Монгол улсын их сургуулийн эрдэмтэн судлаачид илтгэл тавьж хэлэлцүүллээ. Дэлхийн олон орн мөнгө угаах гэмт хэрэгтэд тэмцэж байна. Мөнгө угаах гэмт хэрэгтэд тэмцэхэд улс орнууд нэгдэн нийлж хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хамтарч ажиллах нь улс дамнан үлдэгддэг энэ төрлийн гэмт хэрэгтэд тэмцэх ажлыг эрчимжүүлэхэд чухал өр нөлөөтэй. Тиймээс манай улс ч мөн адил энэ төрлийн гэмт хэрэгтэд тэмцэх чиглэлээр олон улсын чиг хандлагатай уялдуулан хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгох шаардлагатай байгаа талаар хуралд оролцогчид онцолсон юм а. Энэхүү хурал маань цаашдаа Монгол улсад мөнгө угаах гэмт хэргийг шалгаж шийдвэрлэх хууль эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох, үндэсний тогтолцоог бэхжүүлэх, цаашдаа мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх арга замыг бол илүү сайн тодорхойлж өгөх юм ач холбогдлыг бол бий болгоно гэж ойлгож байна. За мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх холбоотой хууль зүйн зохицуулалтаа сайжруулъя. За яг юу мөнгө угаах гэж хэлэх ямар хүрээг хамрахын гэдэг энэ асуудлаа сайжруулъя. Энэ сагуудтай холбоотой үйл ажиллагаа явуулж байгаа, мөн дээрээс мөрдөн шалгалт ажиллагаа явуулж байгаа бүх байгууллагуудтай мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр хамтран ажиллах энэ үйл ажиллагааны тогтолцоог илүү сайжруулъя, уялдаа холбоог илүү боловсронгуй болгоё гэсэн зорилго тавьж байгаа. Хэлэлцүүлгийн үр дүнд оролцогчдоос гаргасан санал дүгнэлтүүдийг үндэслэн хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар холбогдох эрх бүхий байгууллагад уламжлахаар шийдвэрлэлээ.